За сайн байцгаана уу. Өнөөдрийнхаа гэрийнхаа оройны хоолыг цуг хамтдаа лайв видеогоор хийх гээд ороод ирлээ. Өнөөдрийн оройны хоолд маань юу болох вэ гэхээр бид нэр төмсний нухшийн саримстай төмсний нухш. Тэгээд дээрэс нь бид нэр нөгөө юутай breaded chicken нөгөө талхны нөгөө юугаар хийсэн бүрсэн ийм шарсан дахиа хийн. За энэ манай хүүхдүүдийн хоол. Тэгээд дээрээс нь би төмсөө болгохдоо бас брокколи хийгээд хажууд нь брокколи болгочихно. За би өөртөө өнөөдөр би болохоор chicken mashed potato идмээргүй. Тийм болохоор би өөртөө хурдан амархан юутэй sweet potato байцаатай хуурга хийж идэх гэж байна. Тийм болохоор өнөөдөр 3 төрлийн хоолыг би нэг зэрэг яаж амархан хурдан хийж болохыг үзүүлнэ. За эхний юун дээр би хамгийн түрүүнд юугаа таммаар байна гэхээр төмснийхаа нухш шиг тийм үү. За төмсний нухшин дээр би 3 номерын салат масрын 3 номерынхаа хотхыг хийгээд тэгээд энэ жижиг төмснүүдийг бол энэ манай энэ юун дотор нь хийж болно. Тэгээд дээрээс нь ингээд дараад 3 номероор ингээд хэрччих байна. Окей. Би энэ чинь 4 5 жижиг төмс хийж байгаа. Ерөөсөө айгүй хурдан та нараас анзаарч байгаа би төмсөө ерөөсөө арилгаагүй яг хальстайгаа чигээрээ байна. Тийм болохоор хальсахгүй болвол төмснүүдээ хальсахгүй идэхийг бодоорой. Ягаад гэвэл хальсан дотор ч бас аюу шимт хийжэл явж байгаа учраас тийм үү. За ахаад нэг төмс хийчихье да. Нэгдүгээр ингээд жижиглээд хийчихээр нөгөө нэг төмс чинь хурдан болно. Тэгээд дараа нь нөгөө нухш хийхэд аюу амар тийм үү нэг тийм хүч чадал орохгүй байна. Энэ баг болсон баха. Энэ баг болсон баха. За эднэр 4 үний хоол гэхэд бол хангалттай болсон баг. Би одоо энэ хэрцэн төмсөө хүүтэн усанд сойгоод нөгөө цардуулыг гаргах гээд усан дугаагаад байгаа. За ингээд төмсөө угаачлаа. За би төмсөө болохоор 2 квартын жижиг тогоондоо хийж байгаа. 2 квартын жижиг тогоондоо угаасан төмсөө хийгээд ямар ч ус байхгүй, ус хийхгүй, усгүй жигнэх маягаар хийн. За ингээд төмсөө хийчлээ. Төмсөн дээрээ төмсөө хийчлээ. За төмсөн дээрээ би билээ ингээд бүр нэлээ олон 6-7 ширхэг ийм саримсаа шууд бүтнээр нь ингээд бас дээр нь хийчихэж байгаа, окей? За энэ дээр жоохон би жамц давс яагаад мэдээж төмс чинь ямар тийм нэг өөр гэсэн өөрмөц тийм амт байхгүй ч жоохон давс хийгээд за ингээд болоо. Төмсөн дээрээ саримсаа шууд томоор нь ингэж хийгээд тэгээд таглалаа. Дун зэргийн гал дээр тавилаа, хонх дууртлаа. Дун зэргийн гал дээр ингээд тавиад хонх дуурахаар бүр багсгаад тэгээд нэг 15 минут хийхэд болно, окей? За ингээд төмснөөс гарсан юм цардуул маань энэ байна. За дараагийн хоол болохоор би энэ чикнээ хийх гэж байна. Чикэндээ би ерөнхийдөө нэг амархан дөө ингээд би сүүндээ нөгөө давс амтлагч те чикен дээр амтламаар байгаа ямар амтлагч хэрэглэмээр энэ тэр амтлагчудаа хийгээд тэгээд ингээд юуны хатаасан нөгөө талхны өртсөөр бүрчиж байгаа. Манай энэ салат масрын машин дээр 1 номерын хутган дээр энэ хуучин одоо те 2 3 хонцон талх болчтой хатуурчдаг штэ. Тэр яг тэр хатуурсан үед нь аваад 1 номер дээр юу яах юм бол хэрччих юм бол нөгөө яг ийм талхны өртөс өөрөө талхаараа хийчих болно шүү, окей? Тийм үү, хуучирсан жоохон 2 хонсон жоохон хатсан талхыг бол шууд номер 1 дээр шууд өртөс хийж болно. Минийх энэ бэлтгэсэн өртөс болохоор та нарт үзүүлэх юм алга. За тэгээд би одоо electric skillet дээр өнөөдөр би залгууртай хайрлын тавар дээр юугаар шарах гэж байна. Би одоо чикнээ шарахын тулд би нөгөө юутай ийм үхрийн pure tallow гэдэг
өхрийн юм чүмгний юм юуны тосоор хийх гэж байна. Би одоо хоолныхаа хичээл дээр хийдэг. Та нар хэрвээ хоолнд заавчгүй одоо хуушуур ч юм уу те. Тийм заавчгүй тос хийх хэрэгтэй тийм юу байх юм бол хоол байх юм бол аль болохоор амьтны гаралтай тосоо хэрглэж байгаарэ гэж зөвлөдөг тийм үү. Тийм болохоор энэ бол амьтны гаралтай. За ингээд бэлтцсэн чикнэ. Sophia, can you please come and hold the camera? За манай охин энэ ч надад туслаад камер барьж өгнө. Okay. Hold like that. За энэ дээр би жоохон нэг халбаг энэ тосоо хийгээд ингээд хайлуулсан байна. За одоо би энэ дээрээ чикнэ хийн. Can you please hold it like that? Okay. За ингээд би юу яатсан бэлтцсэн чикнэ шарахад бэлэн болгоцсон. За ингээд чикнэ шууд хайраад. За энэ чикнийг ингээд би ерөөсөө би нэг талд нь ерөөсөө 3 минут, нөгөө талд нь 4 минут шараад болоо. Окей. За тийм болохоор би цагаа тавьчих 3 минут гэж тавьчих. За буцаад юу руугаа авчи. Let's go back here. За буцаад юугаа машин дээр одоо би хуурганыхаа юмыг бэлтгэх гэж байна. За хуурганы юмд би юу бэлтэх вэ гэхээр хуурган дээр би юу хийн? Sweet potato хийн. Тийм болохоор 3 номерынхаа хутган дээр бас sweet potato-го би одоо хишчээд хуурганд энэ 3 номер айгүй зүгээр байдаг. Тийм болохоор би энэ хуургандаа энэ 3 номероор sweet potato-гийнхаа юг шууд ингээд 3 номероор ингээд хэрччихжээ. Айгүй амар. Окей. За төмөс маань бэлэн. За байцаагаа би 5 дээр хэрчин. 5 номерын кон ийм хэлбэртэй байгаа. За 5 номерын кон дээр би юугаа байцаагаа хэрчих гэж байна. За нэг их би нөгөө ганц хүний хуурах хийж байгаа болохоор нэг их хийх шаардлагагүй. Энийг ингээд болчихно. Окей. За ингээд бацаа маань бэлэн, юу бэлэн те? Төмөс маань бэлэн. За дээрээс нь би сонгоно бас 3 номерын кон дээр хэрччих. 3 номерын кон дээр. За миний төмөс ингээд хонхон дуурайд эхэлсэн байна. Тийм болохоор төмсөө би бүр галыг багасгаад нэг болгоод тэгээд 15 минут тавиад болоо. За тийм болохоор төмөсний галаа би багасгаа хоох дуурсан учраас төмснийхаа галыг бүр low болгоод нэг дээр болгоод тэгээд 15 минут тавьчлаа. Тэгээд миний төмс бэлэн. За юун дээр одоо 3 минутын дараа би юугаа чикнэ эргүүлээл болоо, тийм үү? За би энэ дээр 3 номер дээр бас сонгоно ичээд хуурганыхаа сонгоныг хэрчээд за ингээ хуурга маань бэлэн. За би хуурга болохоор би 5 квартын wok дээр хийн. Одоо манай 5 квартын wok-ыг манай кастомерууд бол хамгийн дуртай тоогоо гэж хэлж болно. 5 квартын wok-н дээр бид нэр шүл хийж болно, хуурга хийж болно. 5 литрийн хэмжээтэй гэхээр ерөнхийдөө 5-6 хүний хоол бол хангалттай орно. Тийм болохоор шүл хийж болно, хуурга хийж болно. Дотор нь ордог жигнүүр дээр нэг 13 бууз жигнж болно. Эсвэл Amazon-оос ийм нэг хусан өндөр жигнүүрүүд аваад 2-3-аар давхарлаад бас хоол хийж болно. За би тийм болохоор wok халаачих. За миний нөгөө chicken эргүүлэх цаг болж байна. За wok би medium гал дээр бас халааж байна. Medium гал дээр wok халаагаад тэгээд ерөнхийдөө хийх ногоо могоо бүх юм маань бэлэн болцсон учраас одоо энийгээ би гараа угаах. Sophia, can you come? Sophia, Nashif.
Наша мамынхаа камерыг барьж байна наша. Bring it. Okay. За ингээд. Okay, can you please lower it? Just like that, okay? За одоо ингээд манай Walkman юу тоогоо яаж хасан халаагүй бас харуулъя. За ингээд ус цацхад ус чи ингээд шингээ явчихжээгүүл тоогоо ч арай халаагүй байна гэсэн үг. Ерөнхийдөө халаад эхэлсэн. Гэхдээ ингээд ус цацгаар ингээд шингээ явчихж байгаад яг ингээд бөмбөлөггүйгээд эхлэхээр тоогоо ч болсон байна гэсэн үг. Okay, no. That's it. Wait. За ингээд тоогоо маань ерөнхийдөө жоохон халжиг. Халсны дараа тагийн таглалч. Тэгээд хурдан хална. За тэгээд би одоо юугаар эргүүлэх тий чикнээ эргүүлэх тий. Okay. Let me switch over here. За одоо би энэ чи юугаар эргүүлнэ? Чикнээ эргүүлнэ. За энэ маань айгүй амархан оройны хүүхдүүдийн бас идэх дуртай хоол. Тэсай Даблинд өчигдөр Даблингаас орж ирээд тэнд бас хоолны хичээл хийгээд ирсэн. Тэгээд хүүхдүүд маань бас хэдэн өдөр гарын хоол идээг болохоор энэ хоолоогоо идээгээд. За би энэ жоохон нөгөө нэг юуныхаа тосноос жоохон нэмээд өгчээ. Яагаад гэвэл энэ маань нөгөө юу болохоор нөгөө талхны үрцээр юу яасан болохоор жоохон юу яахгүй бол жоохон тос нэмж өгөхгүй. За ингээд 4 минут тавьчих. За 4 минутын дараа chicken маань болно. За одоо манай энэ тоогоо маань одоо халтсан байгаа. За одоо wok-н дээр ахаад ус цацаад үзье. Одоо харж байна уу ямар их бөмбөлөг гүйж байгааг? Окей. За инхээр ингээд бөмбөлөг гүйгээд эхэлсэн байгаа. Тэгэхээр за хоолны тоогоо маань хангалттай халтсан байна гэсэн үг. Окей. За одоо ингээд би хэрцэн мах сонгоно хийн. Ямар ч тос хийгээгүй, ямар ч тос хийх шаардлагагүй. Тоогоогоо халаагаад ингээд хийж болно. За ингээд мах сонгоно хийгээд энэ дээр жоохон давс. За жоохон пест хийчих. Жоохон пест хийгээд. За би энэ дээр мах хуурган дээр бас хит хитэн өөрийнхөө хийдэг амтлагчуудыг бас та нарт үзүүлье. За хоны мах байна уу, үхрийн мах байна уу? Би жоохон sesame oil хийхээр гоё амт ордог бас. Тийм болохоор ерөөсөө хитгэн тусал шүү. Ерөөсөө миний нөгөө юунд дуусч байгаа болохоор ийм sesame oil байгаа. Окей. За энэ дээрээ би жоохон цуу хийж өгнө. За цуу хийчлээ. За ингээд тагийн таглаад нэг ойролцоогоор 5 минут маха болгож өгнө. Мах ерөнхийдөө нарийнхан ирчсэн байгаа болохоор нэг их удаан болгох шаардлагагүй. Тийм болохоор би энэ дээр одоо can you please stop moving it? Can you just leave it like that? Okay. За энэ дээр одоо би юун дээр ногоонуудаа үзүүлье. За энэ хуурган дээр би sweet potato хийж байгаа, байцаа хийж байгаа тийм үү? За тийм болохоор би энэ маха махад айгу нарийнхан ирчсэн байгаа болохоор нэг удаан болохгүй. За одоо энэ дээр би байцаагаа хийн. Байцаагаа хийн. За дээрэс нь би sweet potato-гоо хийн. Okay.
sweet potato дээр би бас брокколи нэмж өгнө. За ингээд брокколи хийчихлээ. Брокколины уусан батсан зөндөө брокколины ногоо юу нүцсэн бэ? Тэгээд тэрийг хамж аваад брокколигаа хийчихлээ. За ингээ брокколигаа хийсэн. За одоо ингээ таглаад хоогт уурахын сонсон. Хоогт уурсны дараа галаа бүр багсгаад тэгээд бас 10 минут болгоод хуурга маань болно гэсэн үг, окей? За би гараа угаалцгаая. За chicken маань болж байгаа. Тийм болохоор би chicken-ээ юу яагаад вэ? Chicken-ээ үзүүлэхээ. За chicken маань одоо юу гэдэг болсон байгаа. За chicken маань юу гэдэг болчихсон. Окей. Chicken болцсон. За chicken болцсон болохоор ерөнхийдөө унтраач энэ дээр. Одоо бид нарт энэ электрик скиллет хэрэггүй. Ингээ халуунаараа тогоондоо байж. Би одоо нөгөө mash potato болохыг хүлээж байна. Mash potato 6 минутын дараа mash potato болно. Миний mash potato 6 минутын дотор болно. Энэ маань одоо би хоогт уурахыг хүлээж байна. За хоогт уурсны дараа би бас галыг багсгаад 15 минут тань. За хоолнуудынхаа одоо 5-6 минут хүлээж авах хооронд та нар харж байгаа ах тийм үү? Ерөн хоол хийн гэдэг маань ерөөсө гэрте хоол их айгу амархан, хурдан, ерөн 30 минутын дотор би ингээ 3 төрлийн хоол хийх бүрэн боломжтой гэдэг би та нарын видеогоор үзүүлээд байгаа. Энэ манай салат мастер машин болон манай 12 сарын тусгай промонууд байгаа. Тэр промонууд маань манай салат мастер Mongolia USA гэсэн хуудас пэйж байгаа. Монгол хэрэглэгчдэд зориулсан хуудас байгаа. Тэрэндээ бүх үн төлбөр бүгдээрээ байгаа. Манай салат мастер машиныг 3 айл бид нар санал болгоод манай хоолны хичээлийг үзээд манай энэ машиныг бас үнэгүй авах боломжтой. Хэрвээ худалдаж авмаар байвал бас худалдаж авах боломжтой. Тийм болохоор би энэ хоорондоо ерөнхийдөө 5 минут дахиад хэдэн минут үлдсэн байна. За манай төмөс маань 5 минутын дараа бэлэн болно. Тийм болохоор mash potato 5 минутанд болчихно. Chicken болчихсон. Chicken ийм хурдан. Аюу хурдан байгаа зү. Тэг ерөөсөө 3-4 минут ингээл нэг талдаа болгоод chicken ч болчихж байгаа. Манай нөгөө тогоо маань нөгөө жигд халдаг учраас ерөөсөө нөгөө хоол маань аюу хурдан болно гэсэн. Хуушур ч гэсэн яг адилхан. Хуушур их тос хийх ямар шаардлагагүй. Ерөөсөө 2-3 халбах шарт орсон дээр манай хуушур супер гоё болдог. Ялангуяа манай энэ электрик энэ залгууртай тогоон дээр ч байна уу, манай жирийн хайруулын таван дээр ч байна уу. Бас манай 80 жилийн авто гэдэг тусгай тогоо гарсан байгаа. Тэр байна бас ингээд өндөр хаантай хайруулын тавг шиг хэлбэртэй тийм тогоо байгаа. Тэр маань одоо 5 литр ордог. Тийм болохоор нэлээд том хэмжээний. Тийм болохоор тэр нь баг шөлтөө хоол хийж болно, хуурах хийж болно, цөөвөн хийж болно, хуушурч шарж болно. Бас нэг тийм гоё тогоо байгаа. Би та нарт бас үзүүлье. За. За хуурганы маань юу арай дуураагүй. Тийм болохоор би та нарт тогоо авчирч үзүүлье тий. Би гаргаад угаагаад ишээ хийцсэн юм байна. За энэ маань манай салат мастрын сайн 80 жилийн цаа гарсан энэ Alto гэдэг 12 инч ийм тогоо байгаа. За энэ дээр хажуугаараа ингэ бичсэн байгаа. 80 жилийн ой гэдэг салат мастрын 80 жилийн ой зориулсан ийм гоё тогоо байгаа. Энэ бол limited edition. Надад ерөөсөө одоо 3-4хэн ширхэг байгаа. Айгу хитгэн гараад ерөөсө булаацалтаад дууссан энэ тогоо маань амар popular байсан. Энэ дотор ингээд 5.5 литр
багт нэхэр нэлээд том багтаамжтай хайруулын тавг байгаа. Тийм хавтгай болохоор хайруулын тавгч чиргэлж болно. Гуляштэй шүлтэй хоол хүртэл хийж болно. Энэн дээр цөөвөн хийж болно, хуурах хийж болно те. Янз янзын гоё тоогоонууд хийж болно, хоолнууд хийж болно. За тэгээ мэдээж манай юунууд бариултаа ирдэг. Тэгээ манай бариулнууд маань бүгд ингээд авагддаг учраас нэг галтгоонд ерөөсө 2 бариул авахд хангалттай. Жижиг том бүх тоогоонууд чинь нэг бариултаа гэсэн үг, окей. Тийм болохоор олон бариул галтгоонд байх ямар шаардлагагүй. Тийм болохоор ингээд юугаараа хоол хийж хахад бол ерөөсө халуун тоогоог л нааша цаашаа хөдлөхөд л бариул хэрэгтэй болохоос биш. Ерөнхийдөө хоол хийх болон угаахтай юу яхад бол энэ бариулны ямар ч хэрэггүй. Дээрээс нь манай тоогоо гой үзэмжтэй болохоор хоолоо ахаад нөгөө болсон хоолоо тав мавган дээр тавихгүй шууд одоо ширээн дээрээ одоо хоолоо ингээд тавиад презент хийхэд бас аюу гоё харагддаг. Тийм болохоор манай тоогоондоо байгаа хоол маань тийм үү халуунаа удаан хадгална гэсэн үг. За манай энэ electric skillet байх юм бол энэ electric skillet дээр 150 градус дээр тавьчих юм бол манай энэ тоогоо маань халуунаа 12 цаг барих боломжтой. Одоо шинэ жил болох гэж байна. Олон төрлийн баярууд болох гэж байна. Цагаан сар болох гэж байна. Тэгээ хүн орж ирэх болгонд нөгөө хоол халаах болдог тийм үү. Тэгэхээр энэ тоогоо байх юм бол 12 цаг одоо энэ манай electric энэ тоогоо байна. Эсвэл шүлтэй хоол байх юм бол манай энэ будааг шагч тийм үү. Манай энэ будааг шагч 5 литр. Энэ хоёр электрик тоогоонууд байхад тийм эсвэл энэ хамтгай манай шалгч байгаа. Эднэр байхад 12 цаг зочид ирэхэд чинь хоол чинь халуунаараа байж гэсэн. Тийм болохоор энэ зочид буудалд аваад амралтанд явахдаа хоолоо хийж болно. Энэ хоёр тоогоо байхад ерөөсө галтгооны ямар шаардлага байхгүй. Галтгоон байгаатай л яг адилхан гэсэн. Энэ тоогоонууд маань ерөөсө магшаарж болно, хуурах хийж болно, кейк хийж болно. Будааг шааж болно. Юу л бол юу бүх юм хийн. Ерөн галтгоонд пилетик ерөөсө хэрэг энэ тоогоо байх юм бол пилетик хэрэггүй гэсэн. За миний тоогооны дуу дуугарч байгаа хуурганы маань. Тэгэхээр би гадаа бүр багсгаад хамгийн бага дээр нь болохоор 10 минут тавьчих. За одоо төмөс маань ерөнхийдөө болчихсон. Би зүгээр юугаар үзэлтгий, сэрэгээр татгаад үзэлтгий. Ерөнхийдөө болцсон байх хэвээр. За манай төмөс маань болчихсон байна. Би тийм болохоор та нарт энэ дээр харуулах юм. За харж байна уу те? Ингээд сармистай гой сармистай нөгөө garlic mashed potato гэдэг ресторануудад байдаг та тийм манай хүүхдүүд тэрэн дуртай. Тийм болохоор би тэрийг дуурайлаад ихэнх ресторанууд болохоор garlic mashed potato болохоор нөгөө dry garlic powderтай хийдэг. Би болохоор яг жинхэнэ сармисаар нь хийдэг. Бүтэн сармис хийгээд энэ маань нэгдүгээр гой сармисны амд орхоос гадна мэдээж одоо хүүтний үед тийм ханиад юу гадуур их байгаа учраас хүүхдүүдтэй гэртээ өөрснөө бас тийм сармис их сайн идэх хэрэгтэй. Сармис болон жинжер тийм энэ хоёрыг аль болохоор хоолндоо оруулж идэхийг бодоорой. За тэгээ ингээд шууд сармистайгаа төмсөө шууд ингээд нухаж өгөөд тэгээд mashed potato, garlic mashed potato сармистай төмсний нухаш ингээд болчихсон. Тэгээд паудертай тийм үү? Хуурай нөгөө амтлагч сармис биш. Яг жинхэнэ сармисаар нь ингээд юу төмсөө амтлаад өгчгөр нэгдүгээр айгүй гоё амттай болно. Дээрээс нь одоо сармис идэх чинь иммун системийн сайн тий бактери алдаг. Ханиа томоогийн үед одоо энэ гадуур ханиад ихтэй байгаа үед хүүхдүүдтэй өөрснөө тий гэр бүлийнхаа хоол нь сармис их төхөөцөө хэрэглээрээ. За ингээ болоо. Ингээ миний юуны сармистай төмсний нухш маань бэлэн. За ингээд хоёр хоол маань бэлэн. Хуурга маань ерөөсөө ахаад хэдэн минут үлдсэн байна. Хуурга маань 11 минутын дараа болно.
Би тэгээ та нарт хуурга за одоо би та нарт зүгээр нөгөө видеого дуусгах би одоо видеон дээр ингээд зогсоод 10 минут хүлээгээд хэлтэй биш та нар зүгээр онгоолгоод хоол ямар болж байгааг би үзүүлээдгий заа. Мэдээж төмс жоохон хатуу байж магадгүй гэхдээ би та нарт үзүүлээдгий. За ингээд ногоо маань болж гэн мах маань болчихсон байна тий. Ийм гоё өнгөтэй. Та нар өнгийг харж байгаа бах тий. За төмс арай болоог байгаа. Төмс болчих. Төмс ерөнхийдөө болчих. Тэм болохоор заавалчгүй 10 минут хүлээхгүйгээр ингээд хуурга маань бэлэн. Тэм болохоор энэ sweet potato та нар энэ чихэрлэг төмс гэдэг баха монголоор. Sweet potato бас сайн идж байгаарай. Их амт гоётойгоос гадна шимт хижээл ихтэй байдаг. Тэгээд цардуул бахтай. Эмэгтэй хүмүүст бол бас айгүй хэрэгтэй ногоо байгаа. Эмэгтэйчүүдийн юмд ийм шар өнгөтэй, улбар шар өнгөтэй ногоонууд их сайн байдаг. Дээрэс нь кальцэнд айгүй сайн. Окей. За ингээд хуурга маань бас бэлэн болчлоо. За өнөөдрийн хийсэн хоолнууд маань таалагдсан бах гэж бодож байна. Тэгээ ийм амархан хурдан оройны хоол ингээд гэрийн нөхцөлд ингээд хийхэд бүрэн боломжтой гэдгийг би одоо өөрийнхөө хоолны хичээлүүдээр байнга зааж яадаг. Та нар Чикаго хавцаа амьдардаг бол би танаа гэрт ч очиод хэрэв пари идэр хийж байгаа бол өөрийн чинь тогоон дээр гоё ямар гоё шинэ хоолнууд зааж өгч болно. Эсвэл манай хоолны хичээлд үзмээр байвал манайдтаас холбогдоод хоолны хичээл үзэж болно. Манай кастомерууд байх юм бол тоогоо хэрэглэж чадахгүй ч юм уу өөр гоё шинэ юунууд рецепи те хоолны журууд сурмаар байвал би бас гэрт ч очиод хоол зааж өгч болно. Тийм болохоор тоогоо яг зөв аргачлаар зөв хэрэглээ сурчих юм бол хоол хийн гэдэг маань ийм амархан хурдан байдаг юм а гэдгийг л би та нарт байнга одоо өөрийнхөө видеонууд дээр давтаад байдаг учир нь тэр. За тэгээ дараагийн видео олтлоо баяртай. Хэрвээ ямар нэгэн хоол хийж сурмаар байвал тийм үү одоо жишээл будаатай уурах ч юм уу ямар нэгэн говьнтой хоол ч юм уу те ямар нэгэн өөрийн чинь сонирхож байгаа одоо төмсний хурцмал ч юм уу тиймэрхүү юмнууд байх юм бол надтай миний видеонуудаар комент бичээрэй. Би тэгээ дараагийн хоолныхаа хичээл дээр тэр хүссэн хоолыг чинь хийж үзүүлэхийг бодноо. Тийм болохоор дараагийн видео болтлоо бүгдээрээ сайхан амраад сайхан хоолцоогоорой. За бай.